Энэ хүнийг Нямбабаатрын Чамбабаатар гэдэг. Тэрээр энэ жилээ 40 насыг зоглож байгаа хэдий ч амьдралын наадах цаадах хатуу хөдүүдэд нүүр тулахгүйгээр бултаж, зугтаж, шарваж, шантарж явсаар өдийг хүрсэн нь яг л жаахан хөвгөж шиг. Түн хэцэг их нассаараа инженер хийгээд идэвхтэй гарсан хүмүүс байдаг. Тэрээр ээж аваахаа мэрэгжлийг дуртай дургүй өвлөн авч инженер мэрэгчлээ болсон. Мөн хоёр хүүхдийн эцэг. Ажил амьдрал гайгүй сайхан тогтожчихсан боловч манай хүнд насанд багаас нь ахуулаад дагаж ирсэн нэг л дот хөдөлтэй тал бий шүү. Тэрээрээ туйлын харамж хэмнэгч юм. Үсээ засах мөнгөө хүртэл хэмнээд л ургуулж явдаг юм. Түүний эргэн тойрны хүмүүс занг нь мэддэг болохоор хажуунаас нь хэлээд л байдаг, хилээд л байдаг. Даанч элжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэн, ус хийсэн ч сэгсрэн. Нүдийг хараад байгаа. Энэ олон мөнгөний ажгаар зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү. Энэ хүн чинь өөртөө авна уу гэхээс өрөөлд өгнө гэж байхгүй. Оо, 1000 төгрөг тавьж юу. Энэ бас нэг онцлог зүйл шүү. Игч чи баримтыг манай хүний хажууд ил заадгаа авч болохгүй да. Юмыг зүгээр өнгөрөөд гэж байхгүй шүү манай хүн. Яаж хийж яхал авчихна. Тэр. Хоол идэхтэй ч хүртэл зүгээр идэхгүй. Дэл суул юм хайгаал. Сэтгэлэн цадаагүй өлөн чон шиг. Тэр нэг ан олсон бол таа. Ямар ч аргаар яаж хийж байгаа л авах юм бол авна да. Энэ шинжилгээр манай Чамбабаатрын шампансаг авчрах ээлж. Ямархуу шампансаг авчирсан нь хамтаа харцгаа. Тэр сахалнаасаа жижигхэн шампансаг арайчтай Чамбабаатар минь өөрийгөө ингэж хэмнэгч харамч гэдгийг харуулах гэжтэй. Аян хөө манай Чамбабаатар маань такси мөрөлтийн спортын наадамд оролцох гэж байна. Ингээд таксинд ямар ч суулаа. Яа одоо ингэ явах замдаа таксийн жолооч хянамга хараад буулаагүй лээ. Өөрийнхөө ордог нүксврэггүй шүү гэд орлоо. Баяртай миний жолооч минь гээд чааш гүйж одлоо. Мөнгө өгөөч. Амьдрал минь чи. Орой болгон Чамбайг ихнэр нь тосч авдаг. Хөөе Чамбай. Эрэгтэй нүргдэг юм биш үү? Энэ юу болоод байна? Үнэхээр л бүтэхгүй гар юм аа. Spread my wings and fly. Заажраа жижигүүдээс нэгтэй нэг нь уушаад шүү. Олон баримтаа суглаанаас мөнгө ажнаа би чи ямтатай. Үгүй. Чаамаа. Нэг баримтаа авнаа. Үгүй. Яхцгаа. Томор мөнгө өгөхгүй шүү дээ. Үгүй хортлооч нэг үсэн бичүүлж болохгүй мó? Йоо, угаасаа тэгтгийгөө энэ хоёр. Хортлоо та. Баадаа гонор бичиж. Болно. Танаас нэг очиход ямтаатай зүгтээ ямтаатай. Йоо. Яа. Чамбаа маань гадуур гарахтаа их харамж хэмнэгч хүн. Гэхдээ гэртээ ирэхдээ шал өөр хүн. Тэр нь юу вэ гэхлээр өөрийнхөө гэр, орон, үр хүүхдүүдтэй хайрладаг юм уу яад гин тэрийг би мэдэхгүй, бурхан мэдэхгүй. Гэхдээ л тог захилгаан, ус тулаан гэдэг бүх зүйлийг хайр найргүй цацаж хэрэгэлдэг.
Долооны эрчим хүчний хувьд бол маш хүнд байгаа. Захилгаанаас хүнд байдалтай байгаа. Тэгэхээр нэг гарц бол хэмэлт. Тий. За хэмэлт бол хэрэглэгчийн хийдэг зүйл байгаа. Би ч гэж тэнэг амт юм да. Буруу зүйлээ л хэмнээд байж. Маргаашнаас юу н эрчим хүчээ л хэмнэж амьдрий. Манай хүн эрчим хүчээ зөв хэмнэлттэй ашиглаж эхэлснээс хойш нэлээдгүй хэмнэлт гаргасан бол тойдог шүү. Зөв газраа зөв хэмнэснээр Чамбабаатар маань эд хөрөнгө өнгө үзэмжээ нэмсэн бололтой. Эрчим хүчээ хэмнэх нь ийм л ашигтай.